За коп. Коп радио үзүүлж байна. За, сайн байцгаана уу? Та бүхэндээ дахин энэ хүү подкастыг сонсож байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Тэгэхээр коп радиогийн 2 дахь дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Сайн уу болмаа өдрийн мэнд. Сайн уу өдрийн мэнд. За тэгэхээр тун удахгүй маш чухал арга хэмжээ манай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тэгэхээр та коп гэдэг нэрийг, бичгийг энэ тэндээс маш олон удаа харах, сонсох боломжтой. Гэхдээ тэгээд өнгөрөхгүйгээр энэ коп гэдэг хурлын хажуугаар энэ коптой холбоотой маш олон чухал асуудлууд, ойлголтуудыг бид нэр мэдчих ёстой байна гэдэг үүднээс бид энэ подкастыг хийж байгаамаа. За тэгэхээр өмнөх дугаар дээр бид ерөнхий танилцуулга дугаар буюу коп гэж юу вэ? Ер нь яагаад бидэнд хамаатай сэдв бэ гэдэг талаар бол ярилцсан байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн дугаарт хоёлаа ер нь ямар сэдвийг голлож ярих вэ? Тэр талаараа нэг товчхон танилцуулчаад тэгээд агуулга руу оръё. Тийм. Өнөөдрийн ерөнхий сэдв бол хэрв коп гэдэг хурал байгаагүй бол коп ер нь энэ санаачлах хэрэг байгаагүй бол өнөөдрийн дэлхий ямар байх байсан бэ буюу коп яагаад чухал вэ гэдэг дээр ерөнхийдөө төвлөр нь одоо хүмүүс магадгүй мэдгүй байж болно шүү дээ тий коп яг юу юм тий яг яагаад ийм хурал зохион байгуулад байгаа яг хэрэгтэй юм уу одоо өнөөдрийн нөхцөл байдалд тий бидэд яг ямар одоо тий ач тустай юм гэдэг ийм өнцгүүд байж болно гайхчиж болно тий тэгэхээр тэрний тухай зарим өөрсдийнхөө судалсан юмнуудыг мөн бидэнд туслах зочдын хамтаар та бүхэнд хүргэж байгаамаа. Гэхдээ тэрний өмнө өнгөрсөн дугаараа дахиад нэг базаад явчих уу. За тэгэхээр ер нь коп гэж юу вэ гэдэг маш товч тодорхойлолтоор хэлэх юм бол за нэгдсэн үндэсний байгууллагаас гаргадаг гэрээ конвенц гэж байдаг. Тэгээ энэ болгонд өөр нэгсэн коптой. Тэгэхээр эдгээр копын нэг буюу за яг одоо цөлчлөлтийн эсрэг одоо талуудын банк хурал буюу коп 17 одоо зохион болгож байгаа. Энэ бол яг цөлчлөлтийн эсрэг одоо конвенцийн коп хурал гэж ойлгож байна. За тэгээд баг зэрэг дэлгэрүүлэх юм бол 1992 онд Бразил Рио де Жанейро хотод нэгэн том хурал болж исэн. Тэгээд энэ хурлаар бол за манай дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь бидний хийж байгаа буруу үйлдэлтэй сашгүй холбоотой юм байна гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгээд 3 янзын конвенц баталсан байдаг. За эхнийх нь бол уур амьсгал буюу бидний сайн мэдэх одоо коп одоо бас коп гэсэн нэртэй UNFCCC гэсэн төвчлөөр явдаг. За тэгээд мөн биологийн олон янз байдал тэгээд цөлжилт буюу UNCCD гэсэн энэ 3 конвенц батлагдсанаар коп маань ерөнхийдөө биологийн олон янз байдал болон цөлжилтийн эсрэг коп нь 2 жилд нэг удаа. За нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нь болохоор жил болгон болдог ийм байгаа. Тэгэхээр уур амьсгалын хувьд бол яг гол тавьдаг зорилго нь юу вэ гэхээр хүндрэлтний зорилго нь дэлхийн одоо дулаарлыг дундаж температурыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх. За энэ бол 2050 онд одоо бидний зайлшгүй биелүүлсэн байх хэвээр зорилго. Тэгээд за биологийн олон янз байдлын хувьд гэвэл 2030 он гэхэд дэлхийн их газар болон далайн 30%-ийг хамгаалтад авах. За харин зөвлөлтийн хул мэдээж газрын дороотлыг сармагжуулах, төхөн сэргээх гэсэн ийм үндсэн 3 зорилтын хүрээд ийм 3 тустай коп болдог байгаа. Тэгэхээр энэ удаагийн коп 17 хурал бол манай Монгол улсад Улаанбаатар хотод маань зохион байгуулагдаж байгаа. Тэгээд ерөнхий одоо товч базж ярих юм бол ийм байна. Тэгээ бид хоёр бас өчигдөр копига талбай дээр яг өөрсдөө очиж үзсэн байгаа. Тэгээд ер нь маш өндөр сэтгэлтэй байсан миний хувьд бол. Палмаг хувьд ямар байсан? Тийм, гоё талбайн хувьд бол гоё байлээ. Тэгээд тэр чинь цэнхэр ногоон гэсэн 2 бүстэй. Тэгээ ногоон бүс нь болохоор хүмүүс орхон чөлөөтэй. Цэнхэр бүс нь бол ерөнхий хурлууд болно. Харахаар энэ хурлын л танхимуд байлаа. Бүр нэг амар юм хайр гаргийн юм бол байхгүй. Тийм. Тийм. Тэгээд ногоон бүсэд бас манай олон нийт чөлөөтэй нэвтэрч болно. Тэнд одоо яг энэ цөлжилтийн эсрэг болон ер нь энэ доктортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг стартапууд, за төслүүд өөрсдийн туршлагаа хуваалцсан, шин бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд танилцуулна. Үүний хажуугаар бас олон нийтэд зориулсан үзэр үйлчилгээний одоо хэсгүүд гих мэтчлэн ингээд олон одоо сонирхолтой хөтөлбөрүүд байгаа юм байлээ. Тэгээд тэр хөтөлбөр болгоныг бас одоо сошиал хуудасуудтай нойрхон байгаад бас та бүхэн судалж агаад аль өдөр нь очих уу яах вэ гэдгээ бас шийтгэн зүйтэй байхаа гэж бодож байна. За коп бол маш одоо ач холбогдолтой, утга учиртай ийм хурал байгаад байна. Одоо хүмүүс дэлхийн улс орнууд бол ингээд дайтаж болохгүй, бие биенийг алж болохгүй гэдгээ бол мэдж байгаа ч гэсэн одоо хүртэл дайтаж байгаа. Гэхдээ бид нар нэг гариг дээр байна. Энэ гариг үнэхээр хэцүүдж байна. Бид нар ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй нэ. Бидний ирээдүй
бидний ирээдүйн одоо үр хойчийн үлдэх энэ уур амьсгал, хүрээлэн буй орчин бол ер нь бас хэцүү технэ гэдгийг яг бүх улсууд хүлээн зөвшөөрч бүгдээрээ энэ хуралд ямар нэгэн байдлаар оролцож санал бодлоо солилцож одоо энэ дэлхийг, энэ гаригийг хамгаалахын тулд тоглоомын дүрмээ ярилцсан зохиодог ийм утга учиртай хурал байгаад байгаа. Тэгэхээр бүх улсын ер нь бол төлөөлөгчид энд аль болох ихийг зорьдог ийм одоо нэг юм хүмүүс магадгүй тэгж бодож иж болно те. Яг яагаад ингэ хурал хийгээд яг юу өөрчлөгдсөн те. Тэгээ одоо юу өөрчлөгдсөн гэдгийг бид тэр энэ дугаараар ярилцах юм аа. Тэгэхээр үүнд ялангуяа залуус бид нар их идэвхтэй оролцож, санаа зовниж, юу ярилцж байгааг нь сонсож, ойлгож ойрхон байх хэрэгтэй юм. Яагаад тэгэхээр өмнөх дугаар дээр манай зочин Эрчил Сарангийн хэлсэн шиг те. Бид нар бол энэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт одоо энэ хүрээлэн буй орчны энэ асуудлуудыг хамгийн ихээр мэдрэх хүмүүс юм аа. Тамаа хөгшин хүмүүс бол ингээд нэг төдийлөн мэдэрч амжаагүй байжгаад энэ дэлхийгээс явах нь шүү дээ. Гэтэл бид нар одоо хөгшөрөхөд манай гариг дэлхий ямар байхыг бол бид нар хэцүү тавилан хүлээж авах хэрэг бидний ямар нэгэн зүйл хийхгүй бол. За манай Монгол улсын хувьд энэ жил цөлжилтийн КОП нь цөлжилттэй тэмцэх КОП нь болж байгаа. Тэгээ манай улс бол цөлжилтийн одоо тоон баримтыг хэдүүлээ нэг харъя. Нэг газрын зураг та бүхэнд харуулъя. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн дугаар дээр хүртэл бид хоёр 76% цөлжсөн байна. 77% цөлжсөн байна гэж ярьж исэн. Бусад одоо мэдээллийн сайтуудаар ч гэсэн тэгжсэн бол хэдхэн хоногийн өмнө энэ дата шинжлэгдсэн байна. За ер нь бол 2020 оны л датаг дээр бид үнэлж ярьж исэн бол одоо 25 оны датанаас харахад 81.9 буюу 82% нь газрын дороотолд өртсөн байна. 5% бараг 5% зөрүүтэй шүү дээ, тий. 5 жилийн дотор 5% нэмэгдсэн байна гэсэн үг. Энэ бол асар хурдтай одоо бид нэр цөлжиж байна. Газрын маань дороотж байна гэсэн үг. За тэгээ нийт нутгийн 93.3% хөрсний чийг буурсан байна. За энэ нь бол мал сүргийн гол тижэл болсон бэлчээрт шууд цохилт өгж байгаа. За газар нутгийн 22.3% ургамлын бүтээмж буурч 53.5% нь гангийн эрчимжилт нэмэгдсэн. За энэс үүдээд одоо малчдын орлого гомсдох, мах сууны гарц багасах, за үүнээс улбалаад те махны үн одоо иргэдийн амьдралын төвшин ажил эрхлэх юун хүртэл өөрчлөгдөнө. За тэгээд ер нь бол бидний амьдралд өдөр тутмын амьдралд бол шууд нөлөөлөх үйсэн юм дүр зургууд байгаа. Энийг болохоор биднэд яг цөлжилттэй яг холбоотой юу үгүй юу гэдгийг бол ингээд төдийлөн мэдрэхгүй байгаа юм шиг мөртлөө энэ бол маш олон зүйлтэй холбогдож байгаа. Цөлжилт гэхээр бас дахиад нэг ойлоо тодруулаад нэг хэлжээ те. Цөлжилт гэж яг юу хэлээд байгаа юм? За эхлээд би нэгдсэн үндэсний байгууллага өөрсдөө тодорхойлсон тодорхойлтыг уншиж өгвөл цөлжилт гэдэг нь уур амьсгалын хэлбэлзэл болон хүний зөксөн үйл ажиллагааны улмаас хуурай, хагас хуурай, хуравтар бүс нутгуудын хөрсний үржил шим биологийн бүтээмжид ороодох үйл явцыг хэлнэ гэж байгаа. Тэгээд яг миний одоо хамгийн энгийн байдлаар ойлгож байгаа нь гэвэл тухайн одоо бидний нурмал урж байгаа хөрс байгаа шүү дээ. Энэ хөрс нь ямар ч үржил шимгүй болоод ямар нэг урмлыг тэтгэх тийм чадваргүй болоод ингээд нягт нь багасаад ингээд зүгээр сул шороо болоо тэгээд нөгөө салхишуур болоход хаашаа чамаа гүнүүгээ явж идэг тийм байдалтай болж байгаа юу? Одоо цөлжилт гэдэг одоо хамгийн энгийнээр бол тэгж ойлгож байгаа. Тийм. Одоо саяны үзүүлсэн газрын зураг дээр харж болохчлан одоо тэр яг улаанаар харагдах хэсгүүд нь бол бүр нэг хүчтэй дороотож цөлжиж байгаа газрууд. Тэгээ ингээ харахаар энэ нь яг одоо тий уртлын цөлөрхөх хэсэг бол биш. Тэгэхээр цөлжилт гэдэг бол ингэж цөл тэлэх процесс биш. Үржил шимтэй байсан ногоон газар ч гэсэн цөлжиж болох үз. Арсны өвчин шиг ингэж энэ тэнд гардаг ийм процесс байгаад байгаа маа. Тэгээ бас гол нь нөгөө энэ зургийг харахад бол миний хувьд амар эмзэглэж байна. Одоо ингээ манай одоо газар нутгийн хойд хэсгээр л нэг жагаан л ногоон, за нэг жоохон дуун тавиргаа нэг хэсэгхийн газар нэг алаг зог ногоон байна. Гэтэл эн чинь ингээд манайх чи ингээ хангай гойв хосолсон ингээд юу газар штэ. Тэгтэл ингээд ямар нэг одоо гол хэсгээр бол бүр юм байна гэдэг бол яалтчгүй л энэ газрын дороотол, хөрсний дороотол гэдэг бол манай улсыг бүр үнэхээр
одоо нөмрөн авч байгааг бол яг эндээс бол харж болж байна. Тэгээд яг өмнөх дугаар дээр уг нь 76.9% нь одоо цөлжилттэй байна, газрын дороотлолтой байна гэсэн боловч яг 2 дахь дугаар дээр бүр 5% зөрүүтэй гарч ирээ шинжлэгдсэн энэ тоо баримт дээр үндэслээд бүр юм 5% яг өссөн байна гэхээр бас амар л санагдаж байна надад бол. Тийм тэгээд энийг бол бид нэр мэдэхгүй шүү дээ. Одоо би Монгол хүн болгон тий тал нь одоо бид нар Улаанбаатартай байгаа. Яг юу болж өрнж байгааг мэдэхгүй тий. Тал нь болохоор зэрэг бусад газар нутгад тархан амьдарч байгаа. Гэхдээ яг тэр тухайн бус нутгуудад амьдарч байгаа хүмүүс бол ерөнхийдөө бэлчээр ихээ одоо тий өөрчлөлтийг бол харж байгаа байх. Гэхдээ эдгээр хүмүүс бүгдээрээ хоорондоо харилцаа холбоотой байгаа юу гэвэл үгүй. Тэгэхээр энэ том зургаар нь ингэж харуулж дүгнэлт хийх ажил бол яг шинжлэх ухааны байгууллагын нуруунд дээр ирж байгаа. Тэгэхээр копийн ерөнхий бас хийгддэг зорилгоуд нэг бол шинжлэх ухааны байгууллагууд өөрсдийн судалгаа датануудаа хуваалцсан. Тэрийг ихтэй улс төрчдөд тий бусад одоо бизнесийн байгууллагуудад ойлгох үс ингээд хэлээр ингэж тайлхнадаг ийм урлууд маш их болно гэж. За өргөжлүүлээд бас нөгөө ерөнхий нөгөө болох хөтөлбөрийн талаар бас товчхон мэдээлэл өгөх зүйтэй ах гэж бодож байна. За юу подкастын хахынд хэлсэн ногоон болон цэгэр бүс гэж байгаа. Тэгээд илүү та бүхэнд нөгөө хамааралтай сэдв одоо бүс нь болох ногоон бүсийн бас хөтөлбөрийн талаар товчхон дуртгаад за 8 дугаар сарын 17-наас ер нь бол хурлах хийж байгаа. Гэхдээ яг олон нийтэд нээлттэй буюу одоо хөтөлбөрүүд нь бол 8 дугаар сарын 18-ны өдрөөс гэж одоо ойлгосон. 8 сарын 17-г бол яг бэлтгэл өдөр гэдэг байдлаар авч үзчихлээ. За 8 сарын 18-нд бол интерактив өдөр гэсэн байна. Тэгээд ногоон бүсэд цагаатаа танхим, өгөөдөө танхим, тулуу танхим гэсэн ийм 3 танхим байгаа. Ингээд цагаатаа танхимд бол ерөнхий хилэлцүүлэг хурлын шин чанартай одоо хөтөлбөртэй бол өгөөдөө танхимд бас хилцүүлгээс гадна нөгөө одоо сайн туршлагаа хуваалцах одоо бүтээгт үйлчлэгээ танилцуулах гэсэн ийм байдлаар явна. За тулуу танхимд бол яг нөгөө төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс өөрсдөө нөгөө пич тавих гэж ярьдаг. Одоо ийм төсөл байгаа, маягийн төсөл нэг хиймаа гэдэг ийм танилцуулгыг ийм богино зайтаагаар хийхээр харагдсан. Тэгэхээр та бүхэн бас энэ чиглэл доктортой хөгжил чиглэл бас санаа зовндог бол эсвэл энэ талаар илүү их дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл бас ногоон бүсийг зорих хэрэгтэй байх гэж бодож байна. За 8 сарын 19-нд бол хүн төвт өдөр гэж байгаа. За тэгээд 8 дугаар сарын 20-нд бизнесийн өдөр, 8 дугаар сарын 21-нд доктортой ногоон дадлын өдөр, за 8 сарын 23-нд нь тэсвэрлэх байдлын өдөр, за тэгээ 8 сарын 24-нд нь санхүүжилтийн өдөр, за 8 сарын 25-нд усны өдөр, 8 сарын 26-нд газрын өдөр, за 8 сарын 27-нд хөрсний аюулгүй байдлын өдөр гэсэн эдгээр өдрүүд болох юм байна. Тэгэхээр энэ сэдвүүдийн хүрээнд одоо өдрөө тодорхойлж харж агаад за энэ өдөр болох хурлыг сонсомоор байна гэвэл та бүхэн байна. Ногоон бүсийг зориход нээлттэй байгаа. Тэгээд энэ удаагийн хурал дээр бол яг манай улсын тооцоолж байгаагаар бол 100 гаруй орны 8,000-аас 10,000 орчим зочин төлөөлөгч оролцсноо гэсэн ийм одоо хүлээлттэй байгаа. Тэгэхээр одоо 17-наас буюу нэгд өдрөөс эхлээд ингээд манай хотод бас хөдөлгөөний нэгтгэн одоо тий бид нар бас хувьдаа бас Монгол улсынхаа нэр хүндийг бас гаргахын тулд бас дор дороо хичээх шаардлагатай байхаа гэж бас уриалмаар байна. Тий. Аль хэдийн ер нь ирсэн байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь айл гэрт зочин ирэхээр бид нэр гэрээ цэвэрлэдэг тий. Буцаас олж өмсдөг. Шүдэ тийм тэрэн шиг одоо манай улсад дэлхийн бусад бүх улсуудын зочин төлөөлөгчд залуу хилцээрчд ирж байгаа учраас бид нар бас нэр төрөө бодох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд би бас өчигдөр гэрээсээ гараа авчихсан чинь манай яг тэр хажуугийн гудамжинд өмнө нь байгаагүй юм ногоон дугуйны зурвас бас нэмэгдсэн байлээ. Тэр коптой холбоотой юу эсвэл угаасаа л юу нэгтгэжсэн мэдгүй гэхдээ копоос ирэх замд бас зам дээр зөндөө хийж байгаа хүмүүс бас байгаа. Ажиллаа хийж байгаа хүмүүс байгаа. Тэрийг та бүхэн хүндлээд хүлээцтэй ойлгож хандахыг хүсэж байна гэж. За хоёлаа яг өнөөдрийн подкастын гол сэдэв буюу хэрвээ коп одоо байгаагүй бол огт ийм механизмыг бид бүрдүүлж чадаагүй бол манай их дэлхий ямар байх байсан бэ гэдэг сэдв рүүгээ сайхан орцгоё. За тэгэхээр коп байгаагүй бол ер нь манай өнөөдрийн дэлхий ямар байх байсан бэ? Болмаа. Сүрх байсан шууд тийм. Одоо бид нар одоо яг ямар дэлхийд амьдарч байгаа вэ те ингээ харахад гайгүй шүү дээ ер нь бол. Ер нь гайгүй гэж юу? Амьсгалж болж байна. Хоол хүнсний нөөц хിവэрэ байна.
хэвээрээ жоох гайгүй байна. Тэгээ мэдээж хэцүү улсууд байгаа. Гэхдээ бид нар бол гайгүй байна. Өөр улсууд руу аялж болж байна гэдэг шиг. Гэхдээ хэрвээ COP92 онд одоо эхэлж энэ улсуудыг нэг ширээнд суулгаж юм хамтын ажиллагаанд уриалаагүй бол ер нь бол нэлээд хэцүү болохоор байсан юм байна. Жишээлбэл одоо уур амьсгалын өөрчлөлтөөр авч үзэхэд бол дэлхийн дундаж температур ингэж өсөж гинэ гэдгийг улсууд мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, мэдж байгаа ч гэсэн ямар нэгэн үйлдэл хийхгүй, одоо нүүрс төрөгчийн давхар эсрэг ялгаруулсаар байсан бол өнөөдөр бүр илүү халуун, бүр илүү хэцүү. Тэрнээсээ үүдээд одоо энэ уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилт, тэгээ биологийн олон янз байдал чинь гуруулаа тусдаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн ер нь бол хоорондоо харилцан уялдаа холбоотой юм системүүд байна. Одоо халах тусам цөлжилт хурдан нэмэгдэн, цөлжилт хурцсах тусам газрын доройт илүү хурдлаад тэрний хөрсөнд байгаа нүүрс төрөгчийн давхар эслүүд нь бүр ингээ ялгараад тэгээд бүр илүү халуун болоод тэрнээсээ үүдээд биологийн одоо олон янз байдалд бүр илүү их занал хийлээд одоо бидэртэй хамт амьдарч байгаа. Гэхдээ өөрсдийнх нь буруу биш. Амьтад маш олноороо үгүй болж ургамлууд устж бидний хүнс хэрэглээ хүрээлэн бий орчин нэлээд хэцүүдэх байсан байна. Тэгэхээр ядаж хамгийн ихний ээлжинд бид нар нүүрс төрөгчийн одоо ялгаруулалтаа багасгах дээр одоо маш сайн биш ч гэсэн ер нь хичээж байгаа. Энэ бол маш том амжилт. Ерөөсөө хичээгээгүй байсан бол өнөөдөр бүр илүү халуун байх бас энэ бол маш ойлгомжтой. За дараагийнх нь гэвэл озоны цоорхой байна жишээлбэл. Озоны цоорхойг нам чи сандгүй жоохон байхад ийм озон цоорлоо дэлхийс сүрлээ гэдэг хүмүүс ярьдаг гэсэн тийм. Ингээл мэдгүй одоо санаагаар бол тийхүүд би тэгж ойлгож байсан. Манай дэлхийг ингээд нэг бүрхтэй нэг юм хөнжин шиг нэг юм нэг завсар гараад тэргээр нь мэдгүй одоо нөгөө нарны гэр туян одоо ботхтол тэвлээс юм л нөгөө нарны туян шууд тусна гэдэг чинь бас юу үсттэй. Ортой үсттэй. Тийм би бол яг санаж байна. Жоохон байхад яг тийм мэдэнүүдийг явдаг байсан. Тэгээд одоо ер нь амралгүй юм байна. Ангиэл сүрэх юм байна. Ер нь хэдхэн жил үлдлээ гэд баг тухай үедээ депресд орж ирсэн байна. Би бол ингэ амьдч чадахгүй юм биш үү гэдэг. Гэхдээ энийх юм биш. Гэтэл тэрийг бол эрдэмтэд эхлээд тодорхойлсон, судалгаа хийсэн ийм юм болж байгаа юм байна. Үүний үсрэг бид нар юу хийж чадах вэ? Гэд үтгсэн сэргийлэх зогсоох зарим төрлийн ялгаруулалтыг ингээд болиулах юм шийдвэрүүд гарсны хүчинд одоо озоны цоорхой бол ер нь бол гайгүй болцсон байна. Тэгэхээр энэ бидний гаригаа бол ингээд онцлоод тэгээд тэрийг нь бас эдгэж бол чадах юм байна гэдгийг илэрлэнэ. Энэ за тэгээ энийг протоколжуулаад бүр яг ийм үйлдэлд хүргэсэн хурлуудын нэг бол COP. За тэгээд одоо ой болон экосистемийн бас хамгаалах ажлууд тийг одоо энэ COP-ийн хурлууд дээр гарч байгаа шийдвэрүүдээс бол маш нөлөөтэй байт юм байна. Хэрвээ тэгийг байсан бол өнөөдөр биологийн олон янз байдал 3-аас 4 дахин хурдан устгах байсан байна гэж. За тэгэхээр гих мэтчлэн ер нь бол маш олон юм бидний одоо төдийлөн яадгүй мэдгүй анзаараагүй ийм олон ажлууд бол энэ хүрээнд хийгддэг. Яг хүмүүс ингэ харж болно гэдэг хүмүүс хуралдаал тэгэл юу ямар ч үр дүнд хүрдэг юм биш үү гэдэг шиг одоо яг тэгэхээр манай Монголд ч тэгдэг штэ ингээл айгүйх хурал болдог айгүйх одоо тэ юмнууд болдог. Гэхдээ ингээд тэндээс нь гарч байгаа үр дүнгууд нь ингээд төдийлөн хэрэгждэггүй хяналтын механизм суул тэ амлалтууд ингээд хан мөрөгдөг юм юмнууд байдаг штэ. Гэхдээ олон улсын ч гэсэн тийм байх гэсэн юм хүмүүсийн хардлага юм юу байх нь мэдээж байх асуудал. Гэхдээ энд бол хяналтын механизм нь ер нь бол гайгүй бас ажиллах нь ажиллахгүй ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж төгс биш ч гэсэн одоо бидэрт байгаа хамгийн одоо best хөлбөр гэж байгаа. Тэгэхээр хоёлаа энэний яг хэрэг COP байгаагүй бол дэлхийн өнөөдөр ямар байх байсан бэ гэдэг дээр зочдтойгоо илүү төлхөө ярилцлээ. Ярилцах нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр үргэлжлүүлээд хамгийн ихний зочинтойгоо ярилцахад бэлэн болсон байна. Airfield гарааны компани хамтран үүсгэн байгуулагч оюун гэрэлтэй бид ярилцахаар
бэлэн болсон байна. Тэгэхээр оюун гэрлийн маань хувьд Airfield буюу хоньны носон шүүлтүүртэй агаар шүүгч үйлдвэрлэгчийн ийм гарааны компани байгаа. Тэгэхээр үүнийг хамтран үүсгэн байгуулсан ийм одоо манай үеийн одоо эмэгтэй байгаа. Тэгэхээр би бол хувьдаа түүнийг бол энэ чиглэлээр яг бизнес хийгээд ийм шинэ инновацлыг санаа гаргаад одоо гаргаж байгаа хүмүүсээ Ecopreneur гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд тийм хүмүүсийн нэг зүйлсээр тооцогдно. Тэгээд өөрөө бас нөгөө COP26-д нь явж исэн. Буюу яг нэг уур амьсгалын өөрчлөлтийн копийн хуралд нь явж исэн. Тэгээд ер нь копийн яг нэг уур амьсгалыг мэдрээ яг тэнд очиод үтцсэн хүний хувьд бас одоо бит хоёроос илүү сайн ярих байхаа гэж бодож байна. Өнөөдрийн подкастын яг үндсэн сэдэв болохоор хэрвээ коп байгаагүй бол энэ механизм бидэнд одоо байгаагүй бол манай эхлэлхий яг ямар байх байсан бэ гэдэг талаар бид хоёр өнөөдөр дэлгүү ярилцж байгаа. Тэгэхээр хамгийн ихний асуултаа бас зочноосоо энэ асуултаар эхлэмээр байна. Ер нь хэрвээ коп байгаагүй бол одоо манай эхлэлхий одоо яах байсан? Бүр сүрчих байсан юм уу? Эсвэл одоо тэр чинь бас өөр гарц гаргааны байсан уу? Энэ тал дээр юу гэж бодож байна? За нэгдүгээр асуултанд баярлалаа. Миний бодлоор яг энэ сэдвээр ярихаар яг нэг коп байгаа болохоор яг юу болцсон байгаа юм те. Тэгээд дээрэс нь яг нэг байгаль орчинтой холбоотой юм ярихаар яг хүмүүсийн одоо тогтмол гаргадаг гэх юм уу алдаг бас ярих гэж бодсон. Би тэгэд ингээд яг байгаль орчны ажил хийгээ явахаар хүмүүс их дэлхийгээ хайрлая гэж яг хэлдэгтэй тэр нь зөв. Гэхдээ яг эцээцтэй хайрлахгүй бол тэрэнд нь хэн өвчтөд хэн одоо гор учраад байгаа вэ гэдгээр тэр нь зүгээр л хүн ам штэ тий би тэгэд өөртөө тэгээд байгалаа хамгаалахгүй байх юм бол эргүүлээ тэр нь хүний эрүүл мэнд хүний нас одоо баралт марс гэдэг ч юм уу тиймэрхүү юмар л нөлөөлөгдөж гарч ирж байгаа. Тэгээд тэр нь байгалаа хайрлаж нь өөрийгөө хайрлаж байгаа гэдэг тэр гол сентиментийг хүмүүс илүү ойлгосоо гэж бодсон. За тэгээд яг коп өөрөө байгаа учраас буюу 1995 онд хамгийн анх зохион байгуулагдсанаас хойш яг юу одоо 30 жилийн хугацаанд юу болсон байна гэд эргээд хэдүүлээ харъя. Тэнгүүт хамгийн эхлээд уур амьсгалын өөрчлөлт болж ийн болохгүй байх гэдэг дээр хүмүүс одоо нэгдэж чаддгүй байсан байна. Дээрээс нь гарч ирсэн технологиуд нь зах зээл дээр нэвтрэх боломжгүй бодлого байхгүй гэдэг ч юм уу тийм байсан бол одоо бидний уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байгаа хүлэмжийн гаргаж байгаа үйл ажиллагаа улмал нэмэгдэж байгаа хүн ам улмал нэмэгдэж байгаа. Тэгээд тийм учраас улмалын хүлэмжийн гараад тэгэл одоо бидний харж байгаа Европ дахь одоо ингээд хит одоо дулааны тийм үзэгдлүүд эсвэл хаасаагүй гарч байгаа бас үерийн үзэгдлүүд энэ бүгд улмал шидүсээд бидгээд 10 20 жилийн өмнө тэрийг нь одоо мэдрээд тэгээд явж явах гэсэн багш гэж бодож байна. Тэгээд дээрэс нь яг ногоон технологи энэ төр гэдээ ярихаар одоо яагаад коп байх ёстой вэ? Яагаад ногооныг дэмжиж байгаа хүмүүс байх ёстой вэ гэхээр би тэгэд ингээд 200 300 жил хөгжөөд явсан одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ч юм одоо нүүрс тэгээд газрын тос гэдэг ч юм уу ийм олон салбарын одоо хүртэл ингээд явж ирсэн арга замууд маань 200 300 жил явцсан болохоор айгүй туршлагатай. Тэгээд бид нартай өрсөлдөх боломжгүй байгаа болохоор энэ яг ийм хурал гараад ингээд хоорондоо ярилцаад санал солилцоод дараа нь дахиад илүү их юмыг хамтарч бүтээгээд техникийн үндсэн дээр болохоор энэ одоо 200 300 жилийн туршлагатай компаниудтай өрсөлдөх боломжтой технологи компаниуд гарч ирж байна гэж бас харж байгаа. Тэгэхээр одоо яг нэг зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг байгаль орчны салбар ярихгүй жишээ нь эрүүл мэндийн салбар гэж гэх юм бол нэг байгаль орчны асуудал бараг 81-р асуудал нь байгаа шүү дээ. Тэгээд тийм одоо яг алийг нь сонгох вэ гэж байж байгаа энэ гол юм салбарууд дээр бид нэр одоо 30 жил ярьсны туршлагатай үндсэн дээр маш олон технологиуд гарч ирээд яг хүсье гэж байгаа хүссэн одоо тэр эмнэлгүүд нь тэрийг хэрэгжүүлэх боломжтой тийм технологиуд гаргаж ирдэг юм уу тийм одоо нөхцөл байдал дээр одоо байж байна. Тэгэхээр ер нь бол нөгөө коптер ч ингээд ер нь бол коптер ингээд маш их хэмжээний мөнгөний асуудал яригддаг тийм ингээд санхүүжилт хөрөнгө оруулалтын асуудлууд яригддаг. Тэнгүүт яг одоо ингээд таны одоо Эйри шиг те ингээд одоо стартап юм гарааны компаниудад ер нь яг энэ санхүүжилт
хөрөнгө оруулалт ер нь яг яаж одоо бодтойгоор буудаг вэ? Яг одоо тэнд яригдсан энэ хурлын хэмжээнд яригдсан том одоо яриа хэлцээрүүдийн араас энэ дээр бас чиний хувьд юу гэж ажиглаж байна? Тий, одоо стартапуудад очиж байгаа мөнгөний хувьд болохоор маш бага. Гэхдээ яг ингээд том зургаар нь харах юм бол би өмнө нөгөө нэг төвлөртэй санхүүжилтийн холбоонд ажилладаг байхад яг ер нь л юм ялгаагүй байсан. Одоо жишээ нь нөгөө нэг баян улс орнууд гэж яриад байгаа. Тэд нар маань болохоор би түрүүнийг тоо хараа бичлээ. 24 он гэхэд ер нь 137 тэрбум доллар өгнө гэдэг юм байна. Тэгсэн чинь яг бодит байдал дээр одоо эртэн байгааг нь Oxfam тооцоолоод нэг 30 эдээс нэг 40 эд буюу ер нь өгнө гэсэн одоо мөнгөнийхөө 25-30%-ийг л өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд тухайн улс орнууд чи өөртөө ч ихсэн таанаа ингээл нөгөө нэг инфляцаа барьж марих тэгээл нөгөө өөртгийн амьдрах хүртэг нь ихсэн гэд баха асуудал. Тэгээд дээрээс нь data center AI тэгээл одоо банд ажин гэл дундаа асуудлууд гарч ирж байгаа болохоор уур амьсгалаа яг мөнгө хөөгүй юу өгнө гэж амласан тоондоо хүрэх үгүй юу гэдэг тийм асуудлууд байгаа. За тэгээд тэр өгсөн мөнгөн дээр нь яриа заяа. Тэгэнгүүт тэр нь болохоор яг ямар арга хэмжээнүүд лөө явдаг вэ гэхээр яг зарим одоо нөгөө түрүүн ярьлаа шүү дээ үер болж байгаа тэрнтэй холбоотой төмөртэй холбоотой тэрийг хохирлыг барагдуулах сан гэдэг одоо жишээ нь үсгэн байгуулъя гэж ярьсан. Тэгэхээр тэр одоо бодиттой ингээд гарсан үр дагавар хохирлыг барагдуулах луу зарим мөнгө нь явж ийн зарим нь болохоор одоо дид бүтэц барих гэдэг ч юм уу эсвэл одоо үйлдвэрлэлүүд ингээд том дэлхийн хэмжээний үйлдвэрлэлүүдэд очиход явж байгаа. Тэгээд дээрээс нь тэр нь айгүй удаж ирдэг. Монголд жишээ нь бид нөгөө нэг ногоон сан байгуулах гад явхад 6-7 жил болж иж одоо бараг бодит байдал болчихоо гэдэг ч юм уу. Тэгээд дээрээс нь стартап бол өөрөө айгүй эрсдэл ихтэй санхүүжилт гэж явагддаг. Тэгээд дээрээс нь коптер очихоор яг нөгөө нэг залуучуудын ингээд стартапын юм ногоон технологийн санхүүжилт өгөөч гэхээр хамгийн эхлээд дандаа нөгөө нэг боловсон хүчин чадварын асуудал яригддаг. Тэгээд чадвараа одоо нэмэгдүүлчихэд тэгээд дараа нь санхүүжилт өгөө гэдэг тиймэрхүү одоо хандлагатай байдаг гэх юм уу том орнууд болохоор тэгээд тэгэхээр тэрний хүрээнд бол нөгөө нэг чадвар дээшлүүлэх инкубатор акселератор маягийн олон улсын одоо арга хэмжээнүүдэд оролцоод явах нь бол нэлээд олон байгаа. Гэхдээ санхүүжилтээс гадна нөгөө нэг одоо бизнес хэмжээнд хамгийн чухал юм болохоор яг нөгөө зах зээл үүсгэх гэдэг юм байгаа. Тэгээд яг ногоон гэхээр бизнесүүдийн хувьд тэрийгээ яг зах зээлийн хувьд өрсөлдөх чадвар болгож ашиглахын тулд зөвхөн карбон зах зээл дээр орох ч юм уу тэр талаас нь одоо мөнгө олох талаас нь бодож ажиллахгүй бол ногоон гэдэг яг одоо өрсөлдөх чадвар болгож ашиглах зах зээлүүд ер нь аягүй хэцүү. Тэгээ энэ дээр бол нөгөө нэг юм одоо Европын холбоо гэдэг ч юм уу яг бодлогоороо ингээд нэлийн тойлдог газрууд өгж байгаа нь айгүй хэрэгтэй байдаг. Бусдаар бол ер нь нэлийн хязгаарчтай. За сүүлийн асуултаа тавья. За ер нь одоо ингээд бий болсон байгаа Копенийг ерөнхий механизм систем гэж байгаа шүү дээ. Яг үүнээс одоо чиний хувьд одоо яаралтай реформ хийх буюу шинжлэх шаардлагатай ч юм уу. За энэ дээр нэг жоохон буруу юм шиг санагддаг гэдэг юм уу. Тэгэж бодсон үнцүү байдгүй. Яг би нөгөө нэг анх коптер очоод би түрүү эрцээгийн ярьсан юм бас сонсон чи яг ерөөхдөө адилхан очоод нөгөө нэг айгүй их найдлага тавьж исэн одоо Европын холбоо гэдэг ч юм уу улс орнуудын ингээд ярьж байгаа юмнуудын сонссон чинь ингээл нөгөө нэг хаяа одоо боловсролд хүрэхгүй хүмүүс явуулсан ч юм уу те эсвэл ингээд яг одоо нөгөө нэг тэрийг хийх одоо зөв хүний явуулаагүй тэнд чи зөндөл эксперт дэлхийд даяар байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр нь бодвол ингээл нөгөө манахтай адилхан төрийн нөгөө нэг наад захын юм хүмүүд байх нь байна. Тэгээд тэрийг сонсоод ер нь хүүшээ яана бид хэд чи ер нь өөртөө юм хийхгүй болохгүй юм шүү дээ. Ер нь эднэрт надад одоо гадаад хүнгээ тэгээд одоо амар лаг гэ тэгээд тэрэндээ ингээд надад ээж болохгүй юм байна гэд бодож исэн. Тэгээд яг нөгөө нэг тухайн үедээ амар сэтгэл санаагаар унчаад копт амар олон жил явсан хүнтэй ярьж үзсэн байхгүй. Тэгэхээр таад яаж ингээд ийм олон жил яг ингээд адилхан юм бол давтаал яриад юм бэ штэ яаж явдгийг сэтгэл санааны хувьд тэгээд тэгэнгүүт
тэр хэд болохоор надад тэр хэлсэн юм нь болохоор коп дээр ингээд авдаг мэдрэмж нь яг нэг алхам урагшлаад одоо 4 алхам урагшлаад 3 алхамыг яг ухарж байгаатай яг адилхан мэдрэмжтэй байдгаа. Тэгэнгүүт ингээд бүтэн алхам бол алхаад байгаа юм байхгүй нэг одоо яг нэг 4-1-ийн л ингээд алхаал нэг 25% прогресс харчвал тэгэл их юм гээ. Тэгээ тэрэн дээрээ яг одоо тэр 25% ч юм болохоор ингээд жил болгоо ингээд нэмэгдээл үржигцээр байгаа айгүй ингээд одоо бидний одоо түрүүн ярьснаар 30 жилийн турш зөндөө олон юм болсон байгаа байхгүй юу тий. Тэгээд яг нөгөө нэг ярьснаа үйл хэрэг болгодог, амлснаа одоо өгчдөг гэдэг ч юм уу. Яг тийм дэлхий байсан бол маш гоё. Гэхдээ яг тийм бодит байдал дээр бид нэр амьдрахгүй байгаа. Тэгээд хүн болгон яг одоо салбар бүр дээрээ яаж би өөрөө агаар одоо уур амьсгалын өөрчлөлтөд 50 нэмэр оруулж болох вэ гэдэг талаар одоо тэрэн дээр л анхаарч ажиллахгүй бол ер нь зөвхөн ярилцаад коп дээр болсаад копиг одоо тийм амар сүртэй тийм амар том юм гэж ер нь бодно ер нь хэрэггүй л гэж хэлмээр. За маш сонирхолтой үнцэг байна. Тэгээд Сидней хотоос бидэнтэй бас цаг гаргаж холбогдсон оюутнуудаа маш их баярлалаа. Тэгээ 8 сарын сүүлээр бас эх орондоо ирэхээр байна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр бас COP17-оор бас ороод гарах байх, тэнд болж байгаа юмнуудыг бас сонирхох байх гэж найдаж байна. Тэгээд холбогдсонд маш их баярлалаа. За өөрсдөө маш их баярлалаа. За дараагийн төчин маань студид маань хүрэлцэн ирсэн байна. Brit Mongolia Dreams байгууллагын гүйцэтгэх захирал хамтран үүсгэн байгуулагч Инхүү хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр Инхүү маань бас коп олон улсын өмнөх коподод явж исэн туршлагатай. За мөн энэ чиглэлд яг ажилдаг хүний хувьд чиний хувьд яг копыг яг юу гэж хардаг вэ? Тэгээд хамгийн чухал асуулт нь хэрв коп байгаагүй бол өнөөдөр дэлхий ямар байх байсан бэ? Коп гэж ярихлаар хит хитэн талуудын баг хурлын талаар ярьж байгаа. За Монголд болох гэж байгаа коп нь бол цөлчлөлтөд тэмцэх талуудын баг хурал. Тэгээд би болохоор миний хувьд урд нь уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн талуудын баг хуралд бол явсан туршлагатай. Тэгэхээр энэ копууд маань тодорхой хэмжээнд жижигэн ялгаатай. Яг асуудлууд нь бол аюу уялдаа холбоотой ч гэсэн нэг нь уур амьсгалын өөрчлөлт, нөгөөх нь цөлчлөлттэй холбоотой байгаа. За ерөнхийдөө коп гэдээ ярих юм бол копууд маань ямар ач холбогдолтой гэж миний зүгээс харж байна вэ гэхээр өнөөдөр тулгамдаад байгаа байгаль орчны асуудлууд болвол ямар нэгэн нэг улс орны ч юм уу эсвэл нэг газар болоод байгаа асуудал биш. Нөгөө талдаа болохоор бас одоо нэг бүлэг хүмүүсээс ч юм уу эсвэл одоо нэг улс оронд хязгаарлагдсан үйл ажиллагаанаас болоод байгаа биш. Тийм болохоор нөгөө улс хооронд дундын хамтын ажиллагаа тэгээ бас нөгөө нэг шудраг бус байдлаас үүсэж байгаа энэ зарим байгаль орчны асуудлуудыг яаж одоо шийдвэрлэх вэ гэдэгт яалтчгүй энэ олон улсын ямар нэгэн хэлэлцэх, ярилцах, шийдвэрлэх платформ хэрэгтэй байгаа. Тэгээд энэ дээр бол яг копан ач холбогдол нь гарч ирж байгаа. Ягаад гэвэл асуудал нь ч гэсэн одоо олон улсын түвшинд нөгөө талаасаа асуудал нь байгаа шалтгаан нь ч гэсэн олон улсын түвшинд тийм болохоор шийдвэрлэх механизм нь тодорхой хэмжээнд бас олон улсын түвшинд байх хэрэгтэй. Коп байхгүй бол ямар байх байсан бэ гэхээр одоо энэ асуудлыг яг асуудлынхаа түвшинд нь шийдвэрлэх механизм л байхгүй болно гэсэн үг. Тэгээ энэ нь яагаад асуудалтай юм бэ гэж юу нүдэж байна гэхээр коп одоо цөлчлөлийн коп нь 2 жилдээ нэг удаа болсноо, уур амьсгалын өөрчлөлтийн коп нь жил болгондоо болсноо. Ерөнхийдөө улс орнуудад энэ асуудал чинь одоо чухал юм биш үү? Энэ асуудал яг ингээд төвлөрөөд 2-7 хоног суугаад хилцээрээ хийгээд шийдвэрүүдээ гаргаад тодорхой хэмжээнд ахиц твчлүүдээ явуулах энэ боломжийг нь олгож өгч байгаа. Нөгөө талаасаа олон нийтэд ч гэсэн энэ асуудал чинь чухал юм шүү гэдэг одоо медиагийн зүгээс ч гэсэн одоо тий олон нийтийн public awareness зүгээс ч гэсэн одоо чухалчлаж авах шаардлагатай асуудал шүү гэдэг юм одоо анхаарлын төвд тавьж өгч байгаа ийм боломжууд бол байгаа энэ хурлуудын хувьд. Тэгээ нэг жишээ зүгээр дурдах юм бол уур амьсгалын өөрчлөлтийн талуудын баг хурлаас гарч ирсэн маш чухал Парисын хэлэлцээр гээд шийдвэр олон улсын шийдвэр байдаг. За энэ Парисын хэлэлцээрийн шийдвэрийн хүрээнд бол гол шийдсэн нэг юм нь болохоор дэлхийн долларлыг 1.5 хэмд барих бүр шаардлагатай юм байна. Олон улсын түвшиндөө бидхэд улс орнууд хамтарч ажиллаад энэ 1.5 хэм гэдэгтээ барих шаардлагатай байна гэдэг ийм шийдвэр гаргасан байна. За Парисын хэлэлцээр батлагдахаас өмнө бол 2015 онд батлагдахаас өмнө дэлхийн дундаж дулаар л ерөнхийдөө 4%
дөрвөн хэмд хүрнэ гэсэн тийм тооцоололтой байжсэн. Парисын хэлэлцээр би болоод тэгээд батлагдсанаас энэ ерөнхийдөө 11 жил болчлоо. Түрүү жил бол 10 жилийн ой нээсэн. Тэгээ 10 жилийн ойдоо гарсан одоо түрүү жилийн 11 сард гарсан тайлангаар юу гэж гарч ийн вэ гэхлээр ерөнхийдөө дэлхийн долларын одоо 4 хэм гэжсэн бол 10 жилийн өмнө одоо бол 2.5 хэм гэж буурсан байгаа. Гэхдээ 2.5-даа бол ингээд баригдчихна гэсэн үг бол биш. Одоо улс орнууд хэрвээ уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хүлэмжийн хийгээ бууруулах хүрээнд амласан бүх амлалтаа биелүүлэх юм бол тэр бодлогуудаа хэрэгжүүлэх юм бол бид 2.5 хэмд барьж чаднаа гэсэн тийм одоо үзүүлэлт projection байгаа юм. Гэхдээ энийг одоо нэг Парисын хэлэлцээр батлагдахаас өмнө 4 байсанд харьцуулах юм бол тодорхой хэмжээний нэлээд ахиц твшил явсан байна гэсэн үг. Хангалттай юу гэвэл үгүй. Гэхдээ бас тодорхой хэмжээнд иймэрхүү механизм олон улсын шийдвэр байснаар би тэгэхэд бас асуудлаа шийдвэрлэх явах тийм процесстай болсон гэж бол юм харж байгаа. Тэгэхээр би хүмүүсийн нөгөө Facebook дээр комментүүдийг харсан. Копиг ингээд моолж чаа тэ. Тэгээд яагаад энэ хүмүүс ингэж шүүмжлээд байна гэж. Тэгээд Gemini-с асуулаа л та. Яг ингэж шүүмжлэлт өнцгүүд нь юу юм гэд. За тэгвэл надад юм 6 хариулт өгсөн. За эхнийх нь заавал биелүүлэх механизмс бол бодит ажил хэрэг болдоггүй. Хоёр дахь нь одоо юм фосил түлшний лобби болон ашиг сонирхлын зөрчил байдаг. За гуравт нь уур амьсгалын энэ санхүүжилтүүдийн тэгш бус байдлын тухай. Дөрөвт нь green washing буюу ногоон тарих угаалт болон PR арга хэмжээ болгочтгоо энэ хурлуудыг гэж байгаа. За тав дахь нь болохоор энэ хурлын өөрийнх нь экологийн мөр буюу одоо энэ хурлыг зохион байгуулахад үүсэж байгаа ирж байгаа зочид төлөөлөгчдийн ч юм уу тэдний үзүүлж байгаа нөлөөг шүүмжилдэг. Дөрөвт нь иргэний нийгэм болон уугуул иргэдийн оролцоод дутагдaltaй гэсэн нэг юм 6 юм хэлж байна л та. Тэгэхээр энэ дээр чи юу гэж бодож байна те? Хэлэх одоо тайлбарлахыг хүсэж байгаа. Энэ нь бол яг ийм учиртай маа гэсэн ийм өнцөг байна уу? Айгүй олон өнцгүүдийг гаргаж ирсэн байна. Тэгээд ер нь AI-аас гарч ирж байгаа юм бол дандаа бас ингээ факт чек хийгээд явах хэрэгтэй. Гэтэ тодорхой хэмжээнд бол бүх одоо энэ гаргаж ирсэн 6 шүүмжлэл болвол үндэслэлтэй болол гэж бодож байна. Яалтчгүй процессын хувьд бол за ер нь тэгээ зарим шүүмжлэлүүд нь илүү нэг уур амьсгалын өөрчлөлтийнхаа коптой холбоотой байх шиг байна. За дахиад хэлэхэд нөгөө Монгол болох гэж байгаа нөгөө зөвлөлттэй тэмцэх коп гэдэг арай бас жоохон өөр коп байгаа. Тэгэхээр бас арай жоохон шүүмжлэлүүд нь ч гэсэн өөрөж магадгүй. Гэтэ энэ одоо коп гэдэг процесс маань болвол ер нь уур амьсгалын өөрчлөлтээр тэгээ зөвлөлтээр бол бараг сүүлийн 30-аад жил 1992 онд нөгөө Earth Summit гэж болоод маш том 3 Риогийн конвенцэд батлагдаад за зөвлөлтөд тэмцэх хамгийн ихний COP маань 1994 онд болоод тэгээ тэрнээс хойш ингээд асуудал хилэлцэж явснаар асуудал бас шийдвэрлэгдээгүй л байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд асуудал бол ингээд шийдвэр гаргах процесс бол маш удаан. Тэгээд энэ 197 талууд буюу 196 улс орнууд тэгээд Европын холбоо нийлээд шийдвэр гаргалцаад бинтийгээ одоо тохиролцоод энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг чинь бас маш урт удаан хугацааны процесс бол явж байгаа. Тэгэд энэ урт удааны одоо улс төрийн түвшинд, олон улсын түвшинд, геополитикийн түвшинд явж байгаа хилцээрийг явж байгаа хооронд бол маш их одоо байгаль орчны, уур амьсгалын өөрчлөлтийн хохирол бол хямралууд ингээд аль хэдийн болоод өнгөрчихсөн. Шийдвэр гаргахын хүлээсээр байтал. Тэгээ энэ дээр ч бол нөгөө иргэний нийгмийн байгууллагууд нь маш шүүмжлэлтэй ханддаг, хүүхэд залуучууд маш шүүмжлэлтэй ханддаг. Тэгээ бас одоо тэр иргэний нийгмийн байгууллагууд хүүхэд залуучны оролцоо бага гэж хэлж байгаа нь бол бас үнэн. Тэгэхээр энэ үндэслэлгүй болвол гэж бол хэлэхгүй энэ шүүмжлэлүүд. Тэгээд шүүмжлэлүүд бол бас байх хэрэгтэй. Яагаад гэвэл бэж одоо энэ процесс нь илүү ахицтай, илүү суйртай, тэгээд илүү хэрэгжилт сайтай шийдвэрүүд гаргах боломжтой болно. Гэхдээ шүүмжлээд бас копийн процесс бүр байхгүй болж болох уу гэвэл бас үгүй. Яагаад гэвэл сая урд нь хэлснээр бол одоо олон улсын түвшинд энэ том одоо олон улсын түвшинд байгаа асуудлуудыг шийдвэрлэх механизмууд ганцхан механизмууд болвол энэ копууд байна. Тэгээ бусад одоо байгаль орчинтай холбоотой гэрээ конвенцууд байна. Гэрээ конвенцууд байхгүй бол энэ асуудлын талаар бид хэд ярихгүй.
Тэгээд жишээ нь одоо энэ жил COP Монгол болж байгаа гэд нэг бодлогын төвшөнд Монголын зүгээс гаргаж ирж байгаа юм болвол миний зүгээс иргэний нийгмийн байгууллагын зүгээс ойлгосноор бол бэлчээрийг маш одоо чухал экосистем юм шүү гэдэг асуудлыг бол гаргаж ирж байгаа олон улсын төвшөнд. Тэгэхээр Монголд бол бэлчээр гэдэг маш чухал. Тэгээ олон улсын төвшөнд бас энэ бэлчээрийг чухал юм шүү, ач холбогдолтой юм шүү гэдгийг нь гаргаж ирч чадж байна гэдэг нь бас COP-ийн тодорхой хэмжээний ач холбогдол байгаа юм. Тэгэхээр шүүмжлүүд бол ерөөсө зогсох ёсгүй. Үндэслэлтэй шүүмжлүүд байх хэрэгтэй. Тэр шүүмжлүүд бол засгийн газрууд, улс орнууд болвол хариуцлагатай хандаж одоо процессыг реформ хийх хэрэгтэй. Гэхдээ COP бэснаар реформууд явж сайжирч бол явах боломжтой. Тэгэхээр сая хэлж штэ тийм одоо манай бэлчээрийн одоо онцлог гэж байна буюу одоо дэлхийн нийтээр дархан суурьж амьдарч байгаа нүүдэлчин хэв маягтай одоо ард иргэд одоо энэ олон нийтийн өмнөөс бид бас тодорхой хэмжээнд дуу хоолой хүргэх энэ онцлогийг ойлгох гэсэн бас нэг юу санаа гарч ирж явах шиг байна. Тэгэхээр сая бас хэллээ манай энхүү маань өөр иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл тэгэхээр энэ удаагийн хуралд ер нь иргэний нийгмийн байгууллагууд ер нь төрийн бус байгууллагууд ингээд оролцоо хэр байх юм ер нь бол ногоон бүсэд яг хамгийн их хамааралтай байдаг байх. Тэгэхээр ер нь оролцоо хэр байхаар байна энэ тал дээр. Иргэний нийгмийн байгууллагууд бол ногоон бүс, цэнхэр бүс хоёул нь бол нэлээд идэвхтэй оролцож байгаа. Цэнхэр бүсийн хувьд болвол яг нөгөө магадлал итгэмжлэгдсэн зөвчлөлтөд тэмцэх конвенцаасаа яг манай конвенцийн хүрээнд холбоотой ажил явуулдаг гэдэг иргэний нийгмийн байгууллагууд нь бол төлөөллүүд нь нэлээд өргөнөөр оролцож байгаа. Ганцхан Монголоос ч биш олон улсаас. Тэгээд UNCCD-ийн өөрийнх нь иргэний нийгмийн панел гээд тэгээд тэр чугмаараа бас одоо олон улсын иргэний нийгмийн байгууллагууд координаттай байдлаар бодлогын төвшөнд, хэлэлцээрийн төвшөнд бол ингээд оролцоод тэгээд бас одоо яг ямар шийдвэрүүд гарах вэ гэдэг дээр тодорхой хэмжээнд нөлөөтэй бол оролцохоор байгаа. Яг манай байгууллагын хийж байгаа нэг ажил юу вэ гэхээр бид хэд 30-аад дотоод иргэний нийгмийн байгууллагуудыг хүний эрхийн чиглэлээр, гендрийн эрх тэгш байдлын чиглэлээр ажилладаг, тэгээд байгаль орчин чиглэлээр ажилладаг, маш олон улсын салбараар ажилладаг байгууллагуудыг нэгтгээд хамтарсан COP17-оос ямар бодлогын шийдвэрүүдийг иргэний нийгмийн байгууллагууд чухалчилж байна вэ гэдэг тийм баримт бичиг бол ерөнхийдөө гаргасан байгаа. Тэгээд энэ баримт бичгийн хүрээнд бол иргэний нийгмийн байгууллагууд маань 3 сэдв дээр төвлөрч бичсэн, саналуудаа гаргасан. Эхний сэдв нь болохоор яг одоо энэ бэлчээр, малч дээр, хоёр дахь нь болохоор уулуурхайн уулуурхайн салбартай холбоотой хариуцлагатай менежмент. Тийм тэгээ гурав дахь нь болохоор яг доктортой тэгээд шудраг санхүүжилтийн механизмууд гэдэг. Тэгээд энэ гурван сэдвээр бараг одоо 30-аад тусдаа саналууд бол гаргасан байгаа бодлогын төвшөнд. Тэгэхээр Монголын зүгээс ч гэсэн иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцож байгаа. Тэгээд ганцхан нөгөө нэг Монголын зүгээсээ бас иргэний нийгмийн байгууллагууд нь оролцоод байгаа биш бас олон улсын иргэний байгууллагуудтай координашн хийгээд яаж одоо бас нөгөө олон улсын бодлогын хэрэгтэй гэж байгаа юмнуудтай уялдаж болох уу гэдгийг ярилцаад явж байгаа. Тэгээд маш олон бас олон улсын иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн ирж оролцож байгаа. Тэгэхээр манай энэ хүү подкаст бол яг нөгөө хурлын үеэр ч гэсэн үргэлжлэн ийм цуврал подкаст байгаа. Тэгэхээр бас магадгүй одоо энэ хүний саяны ярьсанчлан эдгээр санаачлагын одоо хариунууд хэр гарсан яасан ийсэн бэ гэдгийг бид бас дараагийн дугаартаа бас сонь сайхна хуваалцах байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ удаа яг манай 2 дахь дугаарын зочин болж хүрэлцэн ирсэн энэ хүндээ маш их баярлалаа. Тэгээд ажилтны амжилт хүсье. Маш баярлалаа. За тэгэхээр подкастаа иргэн тавтаа морил манай подкаст үргэлжилж байна. Тэгэхээр бидний бас нэг зорилго бол аль болох олон талд одоо үзэл бодлыг харуулах үүднээс бас аль болох олон зочинтой байрлахаар хичээж байгаа. Тэгэхээр манай яг энэ удаагийн дугаар нь 2 дахь дугаарын маань за сүүлийн зочноор COP17 зохион байгуулалт үндэсний хорооны ажлын албаны бодлого төлөвлөлтийн багийн ахлагч Батцэг маань хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд төргий бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Өдрийн төргийг бас урьж оролцуулж байгаад баярлалаа. За COP17 хурлын маань одоо бэлтгэл ажил нэлээд шудраг шатандаа орсон байх гэж бодож байна. Одоо эхлэх гэж байна. Тэгэхээр сүүлийн үеийн сонь сайхнаас нэг товчхон хаваалцаад хоёлаа ярилцлага эхлүүлье. За талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажил ерөнхийдөө дуусаад өнөөдрөөс буюу одоо 8 сарын 15-ны өдрөөс эхний яг үндсэн хэлэлцээний
хурлууд эхэлсэн байгаа. За өчигдрийн байдлаар болохоор яг нүүбийн хуралд оролцох бүртгэлийн системд бүртгүүлсэн нийт оролцогчдын тоо 12,000 давсан. За анх хурлыг зохион байгуулах гэж бэлтгэл ажлыг эхлүүлж байхдаа 8-аас 10,000 оролцогч оролцсон гэж хүлээлттэй байсан бол яг тэр тоог давсан байна. За хурлын барилга байгууламжийн хувьд мөн адил Цэнхэр Ногоон гэд 2 бүс барилга байгууламж дотоод төгсөлтийн үйл ажиллагаа дууссан ашиглалтанд орсон байгаа. За бодлогын төвшөнд бодлогын бичиг баримтууд, за Монгол улсын тэргүүлж дэвшүүлэх санаачлагууд, үзэл одоо концептнүүд, үзэл баримтлалууд бас бичиг баримтууд бэлэн болсон. Тэгээ Монголын дэвшүүлж байгаа олон улсын санаачлагуудынхаа нээлтийн үйл ажиллагаанд бэлдээд бэлтгэл хангаад явж байгаа. Тэгэхээр өмнөх дугаар дээр манай нэг зочин эрчил сарын хэлжсэн. Энэ бол 400 жилд нэг тохиох юм боломж юм аа. Буюу одоо 2 жил нэг болдог. За 200 улс байна гэхээр тий. Тэгэхээр энэ жил манай улсад зохион байгуулагдж байгаагийн одоо давуу талууд юу байдгийг, энд одоо бид нэр энэ хурлыг зохион байгуулснараа бидэрт одоо ямар ийм боломжууд бий болох вэ? Хүлээлт ер нь ямар байд юм бол? За яг энэ цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар байг хурал нь яг 2 жил тутамд зохион байгуулагддаг. Тэгээд Монголд зохион байгуулагдж байгаа нь зүүн хойд Азийн бүс нутагт анх удаа зохион байгуулагдж байгаа явдал болж байгаа. За тэгээд энэ том хурлыг одоо хүлээж авч их орондоо зохион байгуулах ач холбогдол гэвэл нэгдүгээрт яг байгаль орчны асуудлуудаар Монгол улс олон улсын түвшинд манлайлалаа харуулж байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд яг замыг нь бодлогыг нь тодорхойлоход тэргүүлэн оролцож ингэснээр бас бусад улс орнуудтай харилцаа, дипломат, зөөлөн хүчний бодлого зэргийг бас өргөжүүлэх одоо ач холбогдолтой. За хоёрдугаар болохоор байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд мөн одоо олон улсын анхаарлын төвд орж цаашид илүү урт хугацаанд өөрийн улс орон болон бүс нутгийн байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх ийм ач холбогдолтой. Тэгэхээр яг ач холбогдол нь яг хурал дуусаад эсвэл хурлыг даргалах 2 жилийн хугацаанд шууд харагдаж эхлэхгүй, харин тэрнээс илүү 10-15 жилийн хугацаанд Монгол улс дэвшүүлж байгаа санаачлагууд, за үндсэн хэлэлцээрийнхаа хүрээнд батлуулж байгаа шийдвэрүүдээрээ дамжуулж илүү урт хугацаанд Монгол улсад болон олон улсын түвшинд тулгарч байгаа байгаль орчны асуудлууд буюу сүлжээлт, газрын дараатлах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг шийдвэрлэх олон боломжуудыг нээн гэсэн байгаа. За тэгээд энэ нь болохоор яг тэр механизм нь яаж илэрх юм бэ гэхлээр яг Монгол улсад хуралд оролцохоор ирж байгаа улс орны төлөөллүүдтэй шин түншлэлийг бий болгох. За өмнө нь одоо магадгүй жишээ нь Солонгос улстай хамтраад ойн салбарын төсөл хэрэгжүүлжсэн бол тэрийгэ өргөжүүлэн хэрэгжүүлэх яриа хэлцээ боломжийг нээх. За зөвхөн зохион байгуулагч Монгол улс гэлтгүй бас хуралд оролцож байгаа улс орнууд, олон улсын байгууллагууд хоорондоо түншлэлийг бий болгосноор бүс нутгийн олон улсын хэмжээндээ яг энэ байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт түншлэлийг эрчимжүүлэх замаар яг энэ урт хугацааны өгөөж ач холбогдол нь харагдана гэсэн үг. Тэгэхээр одоо мэдээж хурлын одоо үргэлжлэхийн 2-7 хоногийн хугацаанд бол өдөр болгон маш одоо чухал сэдвүүдээр хурал хэлэлцүүлэг зохион байгуулагдана. За үүнд бас бид нэр одоо Монгол улсын иргэд ерөн дэлхийн нийт бүгдээрээ л одоо чих тавин анхаарал хандуулах баг. Тэгэхээр манай улсын зүгээс ер нь яг ямар санаачлагуудыг одоо тэргүүлэх одоо санаачлагуудыг төвшүүлж байгаа талаар нэг бидэнд маш ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөөч. Бидний яг үндсэн яг энэ хурлын одоо өөрсдийн улсад хамгийн ашигтай байж болох үс яг тэр барьж байгаа бодлого юу байгаа вэ? За яг талуудын баг хурлынхаа бүтцээс одоо эхлэх нь зүйтэй ах гэж бодож байна. Яг талуудын баг хурлын үндсэн функц, үндсэн үүрэг бол яг конвенцийнхаа хүрээнд хэлэлцээ хийж, конвенцэд нэгдэж орсон 197 улс орон хэлэлцээ хийж хамтарч шийдвэрүүдийг батлах байгаа. За эдгээр батлагдсан шийдвэрүүдийг конвенцэд нэгдэж орсон 197 улс орнууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр үндсэн хэлэлцээрүүд болохоор
яг конвенцийнхаа эрхлэх асуудал буюу цүлжилт, ган гачиг, газрын дороотол, за тэгээд конвенцийн хэрэгжилтийн үйл явцыг хянах, конвенцийн хүрээнд 197 орон цаашид хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, за конвенцийнхаа хүрээнд төсөв зэргийг хилцэх ийм үндсэн асуудлууд яг үндсэн хилцээ буюу одоо negotiation-ийнхаа хүрээнд хилцэгдэнэ. За хоёр дахь хэсэг болохоор яг үйл ажиллагааны хэсэг буюу яг энэ байгаль орчны салбарын олон улсын түвшинд яг action agenda гэж ярьж хэвшсэн хэсэг байгаа. Энэ нь болохоор үндсэн хилцээрээсээ гадна конвенцэд нэгдэж орсон улс орнууд эдгээр конвенцийн батлагдсан шийдвэрүүдийг хэрхэн яаж хэрэгжүүлэх, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хин хинтэй хамтарч ажиллах, ямар төсвөөр хэрэгжүүлэх гэдгийг одоо хилцэх хэсэг байгаа. За энэ хэсэгт нь болохоор албан ёсны конвенцийн нарийн бичгийн дарганы газраас зөвшөөрөл өгсөн зэрэгцээ арга хэмжээнүүд, за эдгээр зэрэгцээ арга хэмжээнүүдийг улс орнууд, олон улсын байгууллагууд зохион байгуулна. За мөн тухайн зохион байгуулагч орон өөрийн байгаль орчны тэргүүлэх чиглэл асуудлуудыг конвенцийн хүрээнд эрхлэх асуудлуудтай уялдуулж, гаргаж, дэвшүүлж байгаа санаачлалууд багтана. За яг энэ конвенцийн цөлчлөө тэмцэх тухай конвенцийн практикт болохоор талуудын 15 дугаар баг хурлыг зохион байгуулж исэн Зааны ясын эрэг буюу Côte d'Ivoire гэдэг улс 2022 онд Абижаны өвийн хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг гаргаад гангийн асуудалд илүү төвлөрөөд бусад одоо донор улс орнууд, олон улсын байгууллагуудаас энэ өвийн хөтөлбөрийнхөө хүрээнд хөрөнгө оруулалт санхүүжилт татаад өнөөдрийн хүртэл Африкийн орнуудад төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. За тэрэн шиг талуудын 16 дугаар баг хурлыг зохион байгуулсан Сауди Араб Риадын үйл ажиллагааны хөтөлбөр буюу Riyadh Action Agenda гэсэн санаачлагыг гаргаад за үндсэндээ газрын нөхөн сэргээлтэд илүү төвлөрсөн юм санаачлага байгаа. Тэгээд Арабийнхаа улс орнуудаас бас 10 тэрбум ам долларыг босгоод бусад олон улсын байгууллагуудаас нэмж 2.5 тэрбум ам долларыг босгоод ингээд өнөөдрийн хүртэл бас энэ санаачлагынхаа хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. За үүнтэй адилхан Монгол улс зохион байгуулагч орны хувьд тал хэрийн төлөвлөгөө буюу Step Action Agenda гэсэн санаачлагыг дэвшүүлээд одоо COP17-ийн үеэр нээхээр бэлтгэж байна. За Step Action Agenda болохоор доороо үндсэн 3 олон улсын санаачлагтай. Нэгдүгээр болохоор бэлчээрийн тэргүүлэх санаачлага. За энэ санаачлагыг Монгол улсын засгийн газар бас яг 2022-23 оноос эхлээд цөлчлөлтөд тэмцэх тухай Нөбийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай хамтарч боловсруулсан. За энэ бэлчээрийн тэргүүлэх санаачлагын хүрээнд үндсэн санаа агуулга нь болохоор бэлчээрийн экосистемийг өмнө нь олон улсын түвшинд тусдан экосистем гэж авч үздэггүй байсан. Гэтэл дэлхийн хэмжээнд нийт 2 тэрбум гаруй хүний амжиргаа бэлчээрийн экосистемээс хамааралтай байдаг. Тэгээд дэлхийн хуурай газар нутгийн бараг тал хувийн бэлчээрийн экосистем эзэлдэг байхад яагаад тусдан чухалчилж асуудал гэж авч үзэхгүй байна вэ? Одооноос эхлээд бэлчээрийн экосистемд анхаарч олон улсын түвшинд дээгүүр тавьж бэлчээрийг нөхөн сэргээ хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн агуулгаар дэвшүүлж байгаа санаачлага байгаа. За хоёр дахь нь болохоор ус ба газрын нэгдсэн менежментийн санаачлага. За өмнө нь мөн л адил олон улсын түвшинд яг энэ хурал зөвлөгөөнүүд, хилцүүлгүүд, шинжилгээ ухааны түвшинд ч гэсэн ус болон газрын асуудлыг дандаа тусад нь авч үзээд тусад нь шийдэх гэж оролддог байсан. За тэгсэн чинь одоо сүүлийн үед гарч байгаа шинжилгээ ухааны судалгаануудыг олон улсын түвшинд, бодлогын түвшинд яриа хэлцээний үр дүнд ч гэсэн ус болон газрын асуудал салшгүй уялдаа холбоотой юм байна. Тийм учраас ус болон газрын асуудлыг нэгдсэн арга барил, нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн агуулгаар дэвшүүлж байгаа санаачлага. За гурав дахь нь болохоор байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачлага гэж байгаа. За байгальд суурилсан шийдэл буюу nature based solutions гэж ойлголт бол яг байгаль орчны салбарын бодлогын түвшинд ч тэр шинжилгээ ухааны түвшинд ч тэр 2000 оноос эхэлж ашиглагдаж явж байгаад яг сүүлд 2022 онд Нөбийн байгаль орчны ассамблегаар яг олон улсын түвшинд дагаж мөрдөх ойлголтыг баталсан байдаг. За байгальд суурилсан шийдлийг энгийнээр юу гэж ойлгох юм бэ гэхээр байгалийн өөрийн өгөгдөл үйл явцыг ашиглаж байгаль орчны болон нийгэм эдийн засгийн асуудлуудыг зэрэг шийдвэрлэх, за ингэснээрээ мөн хүний сайн сайхан байдалд давхар эерэг үр нөлөө үзүүлэх энэ арга барилыг хэлж байгаа. За манай яг Монгол улсын 3 дахь санаачлагын хүрээнд болохоор байгаль суурилсан шийдлийг яг дэд бүтцийн болон хөгжлийн төлөвлөлтөд бодлогын түвшинд, хэрэгжилтийн түвшинд системтэйгээр нэгтгэснээр
урт хугацаанд уур амьсгалын өөрчлөлт болон ганд илүү тэсвэртэй. За мөн одоо байгалийн гамшигаас үүдэлтэй дэд бүтцэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл зардлыг бууруулах юм зорилготой байгаа. За тэгээд энэ гурван санаачлагыг болохоор хичнээн Монгол улсын санаачлага гэж байгаа ч гэсэн олон улсын санаачлага COP17-ийнхаа үеэр аль бие ёсоор нээгээд санаачлагуудынхаа бүрэлдэхүүн хэсгүүд, зорилго хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааг нь зарлаад тэгээд бусад улс орнууд болон олон улсын байгууллагуудыг одоо нэгтгэхийг урьна. За тэгээд тухайн улс орнууд болон олон улсын байгууллагууд нь за эдгээр гурван санаачлах нь эсвэл аль нэг нь бидний тэргүүлэх чиглэл зорилготой бас нийцж байна. Бид нар нэгдъя гэдгээ талуудын 17 дугаар баг хурлын дараа нь бол албан байдлаар бичгээр авна. За тэгээд нэгдснийхаа дараа хамтраад санаачлагынхаа хүрээнд хамтарч эсвэл тусдаа ямар арга хэмжээ, ямар төсөл хөтөлбөр юу хэрэгжүүлэх боломжтой байна гэдгээ хэлэлцэж хэрэгжүүлнэ. За мөн санаачлагынхаа хүрээнд хамтарсан байдлаар бусад донорудаас, олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт авах замаар ингэж гурван санаачлах нь хэрэгжих юм байна. Тэгэхээр маш ойлгомжтой. Яг үндсэн яг хурлын процесс яг ямар байдлаар үнэх талаар за тэгээд бид бас яг аль алин дээр нь анхаарах талаар бас маш ойлгомжтой тайлбарлалаа тий. Тийм. Тэгэхээр энэ бол маш том ажил. Энэ том ажлыг нугалж байгаа. Та бүхэнд баяр хүргэх гээд арайч дах яа тэгэхээр хурал арай эхлэег байна тий. Дууссаны дараа та бүхэн амс хийх байх. Гэхдээ энэ бол манай Монгол улсын нэр төрийг одоо өндөрт гаргах, байгаль орчны манлайллыг харуулах, за бүр цаашд бол хүн төрөлхтний энэ гаргийнхаа төлөө хийж буй маш том үйл хэргийг зохион байгуулалт төв нэмэр оруулж буй танай багийнханд болон ялангуяа өнөөдөр энд хүрэлцэн ирж мэдээлэл бидэнтэй хуваалцсан танд талархал илэрхийлье. За баярлалаа. За үргэлжлэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За дөнгөж сая ярилцсан зочин маань бас яг хурлын процессын талаар за бид нар яг ямар тэргүүлэх зорилтууд санаачлагууд олон улсад дэвшүүлж байгаа талаар маш тексттэй мэдээлэл өглөө тэгэхээр баг подкастгаа яг саяны зочны энэ хариултыг баг каталж тавиад та бүхэн за COP17 хурлын процессыг ойлгомоор байвал энийг л үз гэмээр ийм гоё тексттэй хариулт өглөө. Тэгээд бид хоёр уг нь яг подкастаа айгу маш чөлөөтэй байдлаар явуулъя. За ингээд одоо аль болох одоо нухацтай биш байдлаар явуулъя гэж байгаа боловч ялтчгүй бидний ярьж байгаа сэдв агуулга маань одоо маш нухацтай тэгээд хэлж байгаа амнаас гарч байгаа үг болгон дээр одоо анхааралтай хандахгүй болохгүй байна. Тэгээд бид хоёрыг бас ойлгоорой. Тэгээд дараагийн дугаар маань яг COP17 эхэлсэн үеэр одоо та бүхэнд хүрэх учраас бас хурал дээр яг юу болж байгаа, ер нь хурлын уур амьсгал ямар байгаа талаар бас дараагийн дугаарууд дээр бид ярих болно. Тийм, дэлхий сүрж яхад бид хоёр энд инээгээд байж болохгүй байх тийм хэцүү байна. Та бүхэн дахин сануулъя. Секунд тутамд 4 хөл бөмбөгийн талбайтай тэнцвүүц газар дооройтж байна. Жил бүр Египтийн газар нутагтай тэнцвүүц газар буюу 100 сая газар цөлжиж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол улсын газар нутгийн 81.9% нь цөлжилт газрын дооройтолд өртөөд байна. Тэгэхээр энэ бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бол эдийн засгийн бодит аюул нийгэмд маш том юм занал хил болж байгаа юм нухацтай асуудал болоод байна. Тэгэхээр дараагийн дугаараар бид нэр яг ямар сэдвүүд, ямар сонирхолтой мэдээллүүд яг тэнд болж байна гэдгийг хуваалцах болно. Энэ үрээд энэ удаагийн дугаараа өндөрлөе. COP COP радио дараагийн дугаараар уулзцгаая.